Бодлого FM 6-гийн 4 төлбөр төлөгдөхгүй байх дефолт элсдлийн урамшуулал. Төлбөр төлөгдөхгүй байх дефолт элсдлийн урамшуулал. Сангийн бондын хүчин төгөлдөр байх хугацаа 10 жил, ашиг нь 6%. 10 жилийн хугацаатай компанийн бондын ашиг 8%. Компанийн бондын хөрөх чадварын урамшуулал 0.5%. Компанийн бондын төлбөр төлөгдөхгүй байх дефолт элсдлийн урамшуулал хийдвэ. За сангийн бондын томьёон T-бонд тэнцүү одтой ардаа нэмдэг нь IP. За энэ нь 6% байсан, өвөлт байсан 6%. Компанийн бондын ашиг нь гаргадаг томьёон R тэнцүү одтой ардаа нэмдэг нь IP, нэмдэг нь DRP, нэмдэг нь LP тэнцүү 8%-гээр өвөлт өгсөн байна. За эндээс дефолт риск премиум буюу дефолт элслийн урамшууллыг олж болно. R-аас хасдаг нь T-бонд, хасдаг нь LP болно. За тэгвэл DRP-д дээр шалруулсан байгаа 8%, хасах нь 6%, хасдаг нь 0.5%. Энэ нь компанийн бондын хөрөх чадвар урамшуулал. Энэ бодлогын өгүүлэлтэд өгөгдсөн байгаа 0.5%. Тэнцүү 1.5 боллоо. Тэгэхээр дефолт элслийн урамшуулал нь дефолт риск премиум 1.5% болж байна. Анхаарал тавьсанд баярлалаа.